Энэ утааг бол одоо залуучууд хэлэндээ одоо энэ Таиланд, Вьетнам, Азийн орнуудаар маш олон монголчууд маань явж байна. Гэхдээ яагаад явж байгааг бол ханиад л итгэж шүү дээ. Хуучин бол хүүхдтэй явдггүй байсан. Хүүхдээ эндээ эмээ үүд нь үлдээгээд өөртөө явдаг байсан бол одоо хүүхдийнхаа ханиадыг итгэх гэж хүүхдүүдэд авч явдаг болсон залуучууд. Одоо ерөөсө буян тухай та нар ингээд үзээрэй хараараа. Ерөөсө битүү залуучууд хүүхдүүдэд аваад эн чинь хүүхд нь ерөөсө намраас хойш ханиад нийтэхгүй байхгүй. Би одоо 3 хүүхэдтэй. 3 хүүхэд маань ерөөсө намраас хойш ханиад нийтэхгүй. Тэгэл үзээл нь ерөөсө хөөрхөн амт ээж нь л үзээд байгаа. Тэгээд одоо сүүлдээ антибиотик нь олдохоо байцсан. Тэ? Одоо бүр үнэхээр амар байна. Үнэхээр арга ядаад байна. Энэ Улаанбаатар хот чинь хөгшин настай хүн. Тэгээ Монгол хүний дундаж наслд дөнгөж 60 гараал байхгүй. Эн чинь хамаг гол юм нас нь утаандаа байгаа. Та нар эрүүл ухаанаар бодоод үзээрэй. Хүн ингээд хүчил төрөгчгүй те. Энэ цэвэр агааргүй ингээд минут 30 секунд 2 минут болоод хүн үхэн. Харин энэ амьсгалж байгаа хүчил төрөгч чинь хорт утаатай байвал тэр хэдэн жилдээ нас нь богиносох уу? Тэгэхээр өнөөдөр энэ үхлийн хөндөй болгоцсон байна энэ төр засаг чинь. Энэ төр засагыг бид нар бол залуучууд бол ойлгож байгаа. Шууд энийг өөрчлөхөөл фүк гэж өөрчлөхгүйг мэдчихэв. Гэхдээ эдгээр шат дараатай арга хэмжээ авахгүй байгаа нь залуус бидний уур бухимдлыг төрүүлж байгаа байхгүй. Эдгээр маш олон сайдуудаа нэмж гин, сайдууд нь баярлаад хоорондоо үнсэлцэж гин, бөөн баяр болж гин, хүүхдийн баяр гэдэг шиг одоо хулгайч нарын баяр болж байгаа юм шиг бидэд харагдаж байна. Үнэхээр зэв хүрч байна. Үнэхээр нэг удаа ч гэсэн одоо 76 тий одоо засаг төр нэг ширхэг гишүүн нь утаа болохгүй байна. Утааны эсрэг юм хийе гэж хинэн ч хэлэхгүй байгаа нь өөрөө Монголын яг эмгэнэл болчиход байгаа байхгүй.